Diamond Man Academy хамтран зохион байгуулсан тус сургаалт хөтөлбөрөөр эмэгтэйчүүд өөрсдийн үнцийн ээж хүний үүрэг, гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалыг хэрхэн эерэг байлгах талаар олон талын мэдээлэл зөвлөгөөг авчээ. Жаргалтай ээж гэж хэм байх юм бэ? Ээж хүний одоо дотоодоос ямар уур чадвар, скиллүүд байж ээж, хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож ээж, одоо магадгүй мөнгө санхүүгээ удирж ээж хэрхэн жаргалтай ээж байх вэ гэдэг талаар юм сургалтыг болвол ивентийг зохион байгуулж байна. За тэгээ сүүлийн үед бол өсвөр насныханд одоо маш олон асуудлууд гарч ирж байна. Гэтэл энэ маань мэдээж нөгөө гинт өсвөр наснда 14, 5 хүрээд гардггүй одоо бага бахаас нэг гэдэг юм уу одоо бие даашлаа гэдэг нэг орхих 8-10 наснаас нь энэ асуудлууд бас үүсэх магадaltaй байдаг учраас ирээдүйг гэрэлтүүлэх нийгмийг авч явж байгаа ээж нар маань өөрсдөө бид нар энэ асуудлыг өөрчлөн сэргийлж хөгжиё гэдэг юм зорилготойгоор бол ивент арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Сургалтын хүрээнд эмэгтэй хүний үнц нь өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох, ээж бүр өрийнхөө бахархалт эрдэнэ зэрэг сэдвээр лекц зөвлөгөө өгч, ээжүүд өөрсдийн туршлага, санаа бодлоо хуваалцжээ. Арга хэмжээний үеэр инэм цэгдэл нулимс хосолсон дурсамж дүүрэн мөчүүд олон байсныг оролцогчид онцолж байна. Ээж болгон, аауд болгон одоо хүүхдээ өндөр боловсралтай, зөв зэгцтэй юм сайхан одоо хүн болгож төлөвшүүлэхийг хүсдэг. Тэгээ цаагаараа бол одоо хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаанд маш олон асуудлууд байна. Хэцүү байна, ойлгоход хэцүү байна. Яаж харилцуул илүү боломжтой юм, яаж харьцах нь зөв байдгийг гэдэг ч юм одоо хүүхдээ ойлгох, зөрүүлээд хүүхд маань аав ээжтэйгээ ойлголцох тал дээр маш олон асуудлууд ингээд хичээл орж явах явц дээр манай академид ингээд тулгардаг. Тэгэхээр зөвхөн бидэд одоо хүүхдтэй харьцах биш, цаагаараа ээжүүд гэр бүл рүү бас чиглэх юм үйл ажиллагааг дамжуулаад мэдээллийг өгөх нь одоо юм чухал байдаг. Жаргалтай ээж хэмээх энгийн нэртэй жихийг илэрхийлсэн энэхүү өдөрлөг нь эмэгтэйчүүдийн өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлийнхээ амар амгалан аз жаргалыг бүтээлцэх чухал алхам болж өгч байна. Цаашид энэ мэд хөтөлбөрийг үе шаттай үргэлжлүүлэн зохион байгуулахыг зохион байгуулагчид онцоллоо. Гэртээ ээж хүн, аав хүн жаргалтай байж ээж үр хүүхэд жаргалтай байдаг. Тэгээ бид нар ч гэсэн цэцэрлэг ажил дээрээ жаргалтай байж ээж бидний суралцж байгаа хүүхдүүд ч гэсэн жаргалтай байна гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр анх удаа ийм гоё үйл ажиллагаанд оролцож үзлээ. Тэгээд хүн болгон ээж бүхэн жаргалтай ээж байгаасай гэж бодож байна. Сургалт хөтөлбөрийн үеэр зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна оролцогч ээжүүдийн өөрийгөө илэрхийлэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлж, хуваалцсан туршлага бүр урам зориг сэтгэлийн дэм болсон байна.